Авилга хэл хахуулын үнэр алхам тутамд нь сингсэн азгүй Монгол улс минь үү гэж. Улаанбаатарын босгон дээрээс л авилга нь ханх тавьж төрийн хувцас нөмөрсөн авилгачид дээрэм тонуулаа эхэлдэг болсон ажээ. Юу болсон бэ гэхээр хот хооронд ачаа тааж амьдралаа залгуулдаг нэг хүн завхан руу ачаа ачаад буцахтаа бензиндээ нэмэрлэх санаатай 250 мянган төгрөгөөр нэг том чазарганаачжээ. Ингээд 20 гаруй цаг нойр хоолгүй давхиад Улаанбаатарын босго эмээлтийн давчоон дээр ирлээ гин. Гэтэл тэн төрийн хувцас угуулсан нэг этгээ зогсож ачааг нь шалах мөртөө хамаг бичиг баримтыг нь хурааж аваад мөнгө өгөө бол тэгээ зогсож бай хэмээн 2 цаг гарan шантаажлсан байна. Тэгэж шантаажлахдаа ер нь бол тоон тутамд нь 1 сая төгрөг авах ёстой. Гэхдээ яг уу энэ данс руу хэдэн цаас хийгээд явбал өгөө бол наанаа тэгээд хэвтэж бай хэмээн дээрлэгсэн байна. Хөөхий жолооч аргагүй мөнөөхөн дээрэмчний 50 37 1174 44 дугаартай данс руу нэгсэн мөнгийг нь хийгээд хөдөлжээ. Постолсон зурган дээрх цаасны өөцийг харуул данс эзэмшигчийн нэр П Бямсүрэн гэдэг болтой юм. Ер нь бол Улаанбаатар руу орох постон дээр хуваарай гайлын бүс бий болгоод нүдэнд нь багтсан хүмүүсээс мөнгө нэхэн дарамталж ажил амьдралыг нь гацаадаг дээрэмчид байдаг юм байна. Гайлын шалгалтаар орохдоо ч тоон бараанд сая төгрөг төлдөг гэж хувьдаа би мэдэхгүй дуулаагүй үзээгүй юм байна. Гэтэл ийм маягийн эчгнүүр эмэг сэтгэлгүй дээрэмчид нийслэлийн босгон дээр үүрэлчээд ямар ч айдас хүйцгүйгээр төрийн нэр орон дээрэм хийж хөлжөөд сууж байдаг болчихож. Зориглож элчилсэн энэ болохоос биш энэ мэт үйлдэлүүд өдөр бүр цаг тутам гардаг нь ойлгомжтой байна л да. Эмээлтийн давчаагаар орж ирэхэд дандаа ачааны тэрэгнүүдийг ар араас нь зогсоогоод халтаач хултаасан өрөвдмөр жолоочийг нь боорлоо зогсож байгаа дүр зураг өгдөг нь ийм л яма хийж байдаг байх нь л да. Тэдгээр дээрэмчид баригдсан ганц энэ цаана нь хэд хичнээн дээрэмчин төрийн нэрээр юу хийж байгаа бол гэж бодохдол өөрийн эрэхгүй өшөрөхөд занах сэтгэл төрөөд байна. Ерөөсөө ч энэ мүү дээрэмчин эмээлтийн өмхий махны дуулаанд дэгдэхэд телевизээр гарч байсан хүн мөн байна гэсэн постч бас дурайж л байна. Харсан чинь мөн л байна. Хотын за хуваарай гайлын бүс босгож аваад нүдэндээ багтсан хүнээс сая төгрөг нэхэд сууж байдгийг сошиалын ачаар л хүмүүс мэдэж авлаа. Төсөөлөд бодоход төрийн хувцс өмсөн энэ мэт дээрэмчид хөгшөнд гараад хэдэн төгрөг болоод ирье. Маргааш хідүүлээ тэгэж ингэж зугаална. Гэх маягийн үг ихнэртэй хэлээд эмээлт рүү гараад шидчихдэг нь энэ үз. Тэгээд л хөөхий жолооч түүний хөслийг биелүүлэх үүлэнд унсан энэ бах. Иймэрхүү төсөөлөл нүдэнд буулаа. Оюурднэ ямар исглаа. Та нарын шудраг ёс чинь иймэрхүү маягтайгаар л урай цурай татуулж байна. Ямар арга хэмжээ авч юу гэж тайлбар тавихыг чинь хараад л сууж байна.